За бид яг одоо газраас 60 метрийн өндөрт буюу 17-8 давхурт караны цам одоо кабин дотор орж ирээ зогсож байна. За учир нь юу гэх юм бол караны оператор за Facebook хаяг нь болохоор Тэнгэрийн бүсгүй нэртэй энэ кранист эмэгтэйгийн энэ ажлын байран дээр ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэдрийг энэ өндөрлөө зоригтой гарч ирсэн бас маш их баярлалаа. Зорин гарч ирсэн. Ер нь бол бид нар сая дээшээ гарч ирэхэд бол маш хэцүү байлаа миний хувьд бол. Тэгэхээр таны хувьд бол яг энэ мэрэгчлэрээ хэдэн жил ажиллаж байна вэ? Ер нь бол яг одоо энэ цамат караны оператор мэрэгчлэр нийтдээ 15 жил тасралтгүй ажиллаж байгаа. Тэгээд яг дахин гарч буугаал эхэндээ жоохон хэцүүлээсэн. Тэгээд ер нь бол явандаа бүр сурчдаг юм билээ. Тэгээд нэг гарч буухад нэг тийм тэр байхтай л байгаа айгу харьцангуй сурцсан болохоор. Сая ингээд орж ирж яхад ер нь бол таны энэ ажлын байр штэ тий энэ кабин чи яг л ингээд таны хоёр дахь гэрчин болохоор ингээд бүх юмаа ингээд хөхнүүлсэн гоё тогтчулсан байна штэ. Хамаг одоо 24 цагийнх нь ихэнх хугацааг энэ танд өнгөрөөдөг. Тий, ер нь бол одоо ингээд миний амьдралын бараг ихэнх хугацаа буюу 80% нь баг эндээ одоо би баг гэртээ зүгээр унтах гэж л очдөг юм шиг байдгийг. Тэгэл өглөө эрт өөрөөр ингээл хурж ирээл ажилдаа гарна, ажлаа тараал хизээ тарна энэ ч нэг барилгын салбарч үйлдвэрлэлийн чанартай болохоос маш их ажилтаа ажилладаг болохоор сунж ажиллана, шүн дунд буун эсвэл хонж ажиллах шаардлага үүсдэг болохоор аль болохын нөгөө нэг өөрийнхөө байгаа орчинд тухтай, хитэ тухтай тэгээд дутагдах юмгүйгээр тэгээд бид нар чинь нөгөө нэг зүгээр нэг юм хөлөөрөө буугаад шууд ингээд очдог ажил биш учраас давхар дамжиж ингэж авирж гардаг болохоор хүснээрээ ингээд угаал хүс юм аваад ичдэг болохоор нэгэнтээ гарахтаа өглөө гарахтаа л бүх хоол хүнсний хэрэгцээтэй юм аваад гараад ирдэг. Тэгэл өдөржингөө ингээл эндээ хоолондоо идэж угаал ажиллая гээл тэгээд ер нь ихэнх хугацаагаа энэ кабинд өнгөрөөдөг. Тэгээд миний баг хоёр дахь гэр гэх юм уу. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? Эмэгтэй хүн шүү дээ бас маш их одоо зориг шаарддаг. Яг энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан гэх юм бол би өөрөө амар өндөр дуртай. Яагаад тэгэхээр миний ээж орон сууцны аж ахуйн газар лифт чинь хийдэг байсан. Тэгээ нөгөө лифт дээрүүд чинь болохоор 12 давхар л байдаг гэсэн чинь хамгийн дээд нь 9 давхрууд. Тэгээд нөгөө лифт гацсангууд манай ээж чердак руу гарч нөгөө гацаа гаргадаг. Тэгээ би хаяа ээжтэйгээ ханиндаа ингээд дээвэрлүү дандаа гардаг гэсэн. Тэгээд яг ингээд барилгын дээвэр дээрээс ингээд хотыг хараад нэг гоо ингээд бүр алган дээр тавьсан юм шиг гоё харагдаад. Тэг ингээд хөө хин өндөрөөс ийм гоё харагддаг юм уу гэж харчаад тэгээд ер нь өндөрт ажиллах мэргэжил гоё байдаг юм байна гэд тэгээд яг тэр сонирхолтой хөтлөгдчихл энэ мэргэжлэр сурсан. Ер нь хамгийн өндөртөө хэдэн давхар одоо карана ингэж авчижсэн би. Одоо бид нар бол яг 17 18 давхурт ингэж зогсож байгаа. Одоо би бол хамгийн өндөр нь хамгийн намхан нь бол 9 давхар барилга, хамгийн өндөр нь 25 давхар барилга. Үндсэн давхар нь 25, техникийн давхар гараажтай гэхээр үндсэндээ 27 давхар. Тэгээ миний караны түвшин бол 28 буюу 28 хагас 29-ийн хооронд хамгийн өндөрт ажиллаж үзчихсэн. Тэгээд хамгийн өндөр нь тэр өшөө тэгээд дахиад Монголд өндөр барилга баригдвал бас үзээд алдна гэсэн бодолтой л байгаа. Ер нь хамгийн өндрийг л барьж үзэх хоббидаг юм уу? Ер нь мэрэгжил болгоно л одоо өсөж мөрөөдсөн байгаасаа тэгээд дээрээс нь яг ингээ ажиллаа хийгээ сууж байхад ингээ гоё мэдрэмж төрдөг штэ. Өөрт чи яг ямар мэдрэмж төрдөг вэ? Яг одоо надад ингээд төрдөг мэдрэмж гэвэл би өөрөө нэг юм жижигхэн зүйлээс ч гэсэн амар гоё мэдрэмжийг авах дуртай. Жишээлбэл одоо ингээл тэнгэр хангаа хүртэл ингээл нэг юм амар гоё байх ч гэдэг юм. Ялангуяа миний хамгийн таалагддаг мэдрэмж бол өглөө би нар манж байгааг харах амар дуртай. Бас нар жаргаж байгаа тэр торгоо агшныг харах үнэхээр дуртай. Тэндээс бол үнэхээр ингээд цаанаасаа л ингээл дотроос ингээл нэг огшоол бүр нэг амар гоё сэтгэл хангалуун байдаг нэг юм энерги аваад байгаа юм шиг тийм мэдрэмжийг бол маш их авдаг. Тэгээд ялангуяа нар жаргаж байгаад бүр ялангуяа бүр гоё ингээд шаргалтаа жаргаж байгаа гэдэг бүр үнэхээр гоё байдаг. Тэр агшныг бол утсан дээрээ болохгүй арга байхгүй. Энэ дээрээс бол үнэхээр гоё харагдаг байхгүй юу. Одоо нөгөө Facebook пэйжийг харахаар групп пэйжийг нь харахаар айгүй гоё бичлэгүүд бас хийдэг юм билээ шүү дээ. Яг тухайн үеийнхаа одоо нөгөө мөчийг бас өөрөө ингэж утсандаа үлдээн гэдэг чинь бас өөрөө бас дараа нь гоё дурсамж болж үлдэх байх. Тий, ер нь бол яг би нөгөө яг энэ каранст мэргэжлэр яг сурч төгсчөөд удааг байхад Facebook нэгдэжсэн. Тэгээ Facebook-аа анх нэгтэл би яг энэ мэргэжлэрээ Тэнгэрийн бүсгүй гэж нэрлэж ийсэн. Тэгээд хүмүүс болохоор Тэнгэрийн бүсгүй гэхээр нэг өөрийг нэг амар Тэнгэрийн амтаг гэж бодсон гэдэг бодо андуураад байдаг. Үгүй би бол мэргэжлэрээ нэрлсэн байхгүй. Тэгээ яг энэ мэргэжлэрээ нэрлчихэд би их нэг хэсэг зүгээр л энгийн байдаг гэж сүүлийн үед бол сүүлийн хэдэн жил тасралтгүй би бичлэг ирэл янз юм хийдэг бас. Яг гэвэл би өөрийнхөө энэ гоё торгон агшин ийм гоё мундаг ажил хийж ийм гоё амар эрсдэлтэй ачаадалтай хүний амь насыг хариуцсан тэгээд эвгүй нэг үйлдэл хийхдээ хүний амь нас яригжээдэг учраас одоо энэ хүнд ажлыг би хийж чадсан гэдэг зүйлээ ингээд
дурсгал болгож нэгдүгürt өөртөө авах дурсамж болгож хадгалж авч үзсэн. Нөгөө талаараа алдаа миний хүүхдүүд ачцсан энерч гэсэн миний имээ ийм ажил хийдэг гэсэн ямар мундаг ажил хийдэг байсан юм бэ? Ингэж ачаалтай ажилдаг байсан юм уу гэдэг имийг бас миний имээ ийм мундаг хүн байсан юм байна штэ гэдэг талаас нь ингээд хараасаа гэсэн үднэс би хүүхдүүдтэй алдаа ингээд дурсах дурсамж одоо бүр болиг гэхэд дэвтэртэй гараад гэртээ суулаа гэхэд өөрийнхөө хуучин дурсамжаа бас үзэхэд бас зугаатай мөн гэж одоо би айгүй их тийм бичлэгээр хийлдээ. Тэрүүгээрээ бас нэг зүгээрс нэг ингээд нэг саваагуудаж бичлэг хийхээс илүүтэй яг би өөрийнхөө амьдралын өдөгөөс төдөө үргэлжлэх алдаа оноо унсан боссон бүхэл зүйл дээр ойлгож авсан зүйлсүүдээ постолоор ийлэр маш их оруулахыг хичээдэг. Миний орж байгаа бүх пост рилүү дандаа дээрээ тайлбартай байдаг. Нэг үргэлжлэн унших бол маш их утга учиртай. Одоо таны ярианаас болох юм бол ер нь л ингээд ажилласаа ингэж гоё ирч хүч авдаг, гоё мэдрэмжийг авдаг гэж чинь ер нь шантарч исэн өдөр барыг байхгүй болоод байна уу? За яг анх төгсөөд удааг байхдаа жоохон шантархав да шантарч исэн. Ягаад тэгэхээр яг энэ салбарыг чи би 100% мэдэхгүй. Тэгээд амар их нөгөө нэг стресстэй байдаг. Одоо ингээд би чи яг одоогийн байдлаар манай барилгын талбай 100 гаруй хүнтэй. А өнөөдөр бол жоохон ачаал багтаа байгаа хүүтэрж байгаа учраас жоохон ажил нь багассан. Яг 100 гаруй хүн зэрэг ингээд талтлаас ингээд орлол тийм аав ийм аав гэдэг ингээд алийг хийхээ мэдгүй. Тэгээд нэг ачааг нь авч идэл нөгөөтг нь энийг аваачаа гэж орддог ч гэдэг юм те. Ажилтны хоорондын харилцаанаас үүдэлтэй нэг жоохон маргаан үсэх эсвэл нэг жоохон эмгтэй хүн гэдэг утгаараа жоохон дээрлэхэнгүй хандах гэдэг тал байдаг. Тэгээд тэр өнцгөөсөө нэг жоохон ачаал гэхээс илүүтэй нэг юм харилцааны асуудлаас болоод дээрлэх ингээд жоохон гадуурхай хандлагаас болоод жоохон шантарч исэн. Тэгтээ тий анхандаа бол сүүлдээ болохоор яг би эднэртэй чи ингэж харьцах хэвээр маань ингэж харьцах юм бол эргээд эднэр надтай ингэж харьцах юм байна гэдэг юмыг баг багаар нэг ажиллаж байгаа хэвээр өөрийгөө боловсруулж явсараад одоо бол өстой хаан ч ямарч газар хүмүүстэйгээ хоорондоо ойлголцоо зөксөд явчихдаг. Тэгэхээр надад нэг юм зовхон байхгүй нөгөө гүнтлэнгийн дарамт ирэхгүй учраас. Гэр бүлийнхэн зүгээс ч гэдэг юм уу хамаатанстан гэр бүл ойр дотныхын зүгээс одоо энэ өндөр дээр гарлаа эмэгтэй хүн аюултай гэдэг ч юм уу эсэргүүцэлтэй ер нь тулгарч ирсэн үү? Ер нь бол яг нөх айхтар бол эсэргүүцэлтэй бол тулгарч байгаагүй. Яг миний имэйл их санаа зовдгсэн миний охин тэр өндөр дээр ээдтэй болгоомжтойгоороо бууд сухтаа маш их болгоомжтойгоороо их л эвгүй ажил харагдах юм да гэдэг имэймэнд ер нь их санаа зовдөг байсан та. Тэгээд надад очихтой одонд л загтдаг байсан. Тэгээд ер нь бол гэрийнхэн бол нэгт ургуулгатай. Би ер нь нэг хүүхэд ахын л нэг жоохон өөрийнхөөроо хийн гэсэн зүйлийг хийждэг, сурах гэсэн зүйлийг өөрийнхөөроо сураад ингээд бие даагаад ингээд зүтгэжтэй болохоор мянга өсргөөцөд ямар ч нэмэр байхгүй гэх юм. Краны оператороос гадна бас өөрөө маш олон одоо салбар руу ингэж хөрвүүлж ажилтдаг юм уу, сонирхдаг юм уу гэдэг юм бол харагдчихсэн. Зүгээр та ярьж. За би зөвхөн краны оператороос гадна яг энэ мэрэгчлэр сурснаас хойш яг энэ мэрэгчлэлтэйгээ холбоотой буюу краны бүрэн бүтэн байдал болон аюулгүй ажиллагаа хариуцагч гэдэг тийм мэрэгжил байдаг. Ганцхан оператор хүн тэрийг бас сураад төгс болохгүй юм байна. Өгшөө мэдлэгтэй байх хэрэгтэй байна гэдэг яг энэ хоёр чиглэлээр бүрэн бүтэн байдал хариуцагч буюу аюулгүй ажиллагаа хариуцагч гэдэг мэрэгчлэр давхар сурч төгссөн мэрэгжилтэй. Тэгээд тэрнээс гадна зүгээр яг өөрийнхөө хобби сонирхлоор гэх юм уу мейкап артистаар сурч төгсөж исэн. Тэгээд яг эмэгтэй хүн барилга дээр ажилладаг гэл заавал өнгө цус алдаал царай муутай гундаж ганцхан байх ёстой биш гэж би боддог. Яг л эмэгтэй өөрийгөө өдөр болгон хайрлаж явах ёстой, халамжилж явах ёстой. Энэ их ажлын хажуугаар өөрийгөө хаяхгүй байхыг хичээдэг. Тийм учраас би артистаар сурч төгсөд өөрийнхөө нүрийг зүгээр гоё бодож сурахыг хичээж исэн. За тэгээ бас ковидын үеэр нөхөл хороонд орсон байхад би нэгтлэн нэрв мэрэгжлэр бас онлайнаар сураад төгсөж исэн, сертификат болон чадамжийн гэрчтэйгээ авсан. За давхар бас нэг хобби гэх юм бол гар урлал хийдэг. Би ажлынхаа гадуур давхар ингээд ажлын бус цагаараа гэртээ тэгэл нөгөө минимал декор, савн маун тиймэрхүү зүйлсүүд маш гэдэг. Тэгээ эпокси интерьер ашиглаад гар урлалын зүйлс маш гэдэг. Яг давхар нэмэлт орлого олох зорилгоор гэх юм аа. Тэгээ тиймэрхүү зүйлсүүдийг ер нь тэгээ нэг юм өөрийнхөө нэг энэ ажлын хажуугаар сонирхлоо маш хөгжүүлээд за бүр 100% хобби гэх бол одоо та админы сошиал дээрээс харж исэн бол нөгөө дуулах аягүй дуртай. Би зүгээр дуунд аягүй их дуртай. Энэ дээр ингээл ажиллаа хийгээл дуулаа сууж байгаагаар ингээд ганцаараа хүн чиг ярих хүн байхгүй шүү дээ. Би зөвхөн сонсоол ажиллаж байгаа учраас. Тэгээ яг зүгээр дуулаад дохоогоо сонсоол ажиллаа гээл дуулаад нэг дуулаад ингээд асын бараа ширтээ дуулаа суугаар үнэхээр гоё байдаг. Тэгээд саяхан хүртэл ээжигээ амир их сансан. Тэгээ ганцаараа ээжигээ бас бодоод. Тийм дуулж байгаа бичлэг байсан шүү дээ. Бодоод тэгээ бодохтой дэлгүүлээ болчихгүй тэгээ нэг дотроо онгот сайхан дуулаад ажиллаа хийгээл. Тэгэл ер нь бол дуулах маш зүгттэй. Гэхдээ ажлыг нэг юм хүнд гэдэг өнцгөөс харахгүйгээр яавал өөртөө амар гоё хөнгөн байх уу, зовж биш амар жаргалтай их дуртай төрдөг хүн бэ. За ажлынхаа дундуур ингээд хотоо дээрээс нь хараад талдаа дуулаа сууж байгаа шүү дээ. Намрын бороо танад юу шинэ навчилсан танад юу шинэ насэ жими
шинэн